Өдрийн мэнд дурсамж дараатай. За энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ яг одоо энэ хосын харилцаанд үүсэж байгаа асуудал, за дээрээс нь тэрнээс гарах шийдэл нь юу юм бэ гэсэн ийм хоёр асуултын хүрээнд уншлах хийхэд бэлэн болсон байна. За одоо бүгдээрээ групп сонголтынхаа хөзрүүдийг гаргаж ирцгээе. За 1-р групп, 2-р групп, 3-р групп. За нийт 3 группийнхаа олох хөзрүүдийг бол гаргаад ирчлээ. За та бүхэн маань эдгээр 3 картаас сайн харж агаад өөрт хамгийн их татагчиг картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авч сонсоорой. За хэрвээ картаа ерөөд нь яг адилхан карт дундаас сонголтоо хийхэд хэцүү байгаа бол за би удахгүй за та бүхэндээ дээр нь стикер тавиад өгнө. Тэгэхээр та бүхэн стикерээ харж агаад бас сонголтоо хийх бүрэн боломжтой байгаа шүү. Нэгдүгээр группийн маань уншлага эхлээд бэлэн болсон байна. За хамгийн эхлээд бүгдээрээ одоогийн энэ хосын харилцаанд үүсэж байгаа, тулгараад байгаа асуудал нь юу вэ гэсэн асуултынхаа дагуу хөзрүүдээ гаргаж ирцгээе. За энэ хосын харилцаан дээр үүсэж байгаа асуудал шалтгаан буюу за одоогийн инээрэг одоогийн нөхцөл байдал гэдэг асуултан дээр эдгээр 6 хөзөр маань бол гарч ирлээ. За одоо болохоор яг энэ асуудлуудаас гаргах гаргалгаа нь юу юм бэ? Гарцсан нь юу юм бэ? Шийдэл нь юу юм бэ гэсэн хөзрүүдээ гаргаж ирцгээе. Шийдэл гэсэн асуултынхаа дагуу хөзрүүдээ бол гаргаад авчлаа. За би тэгтээ энэ дээр нэмэлтээр бас нэг хөзөр аваад тавьчихъя гэж бодож байна. За одоо болохоор за тэр хүний танд хэлэх хэлж чадахгүй ба хэлхийг хүссэн үгс гэдэг асуултынхаа дагуу энэ оракл хөзрүүдээ гаргаж ирцгээе. Би нэмэлтээр бас дахиад нэг хөзөр чий гэж бодлоо. За асуултынхаа дагуу хөзрүүдээ бол бүгдийг нь гаргаад ирчихлээ. За одоо болохоор энэ удаагийн бичлэг маань юм жижиг хөзрүүд ашиглаж байгаа учраас асуултаар нь хөзрүүдээ илүү тодор томор харуулахын тулд хөзрүүдээ хумаад за асуултынхаа дагуу хөзрүүдээ гаргаж ирцгээе. За асуултынхаа дагуу хөзрүүдээ илүү томор байрлуулад бичлэгээ эхэлж байна. Хамгийн ихэнд гарч ирсэн хөзрөөсөө ингээ харах юм бол за энэ хүн шууд утгаараа таныг ингээ сошиалд ерөөдөө ямар хуу байна, юу хийж ийн, сториг нь байнга шалгаад ч тийм үү те. За эсвэл нууцаар орж хардаг байж магадгүй бас цөөн хэдэн хүмүүсийн маань хувьд те утсын шалгах ч тийм үү. Эсвэл одоо таны ингээ нэг юм зөвшөөрлгүйгээр ямар нэгэн зүйлийг чинь ингээ олж мэдэх гэж хичээдэг стокертод дэжс магадгүй харагдаад байна. За эсвэл зүгээр энгийнээр тайлбарлах юм бол таныг одоо хүртэл нэг юм анзаарч байгаа, ерөөдөө сонирхож байгаа шүү гэдэг бас ийм энгийн утгаар та бүхэн манаас тайлбарлаж болох нэ. За тэгээд дараачийн хөзөр маань болохоор бусдын бодол гэдэг зүйл маань чиний бодлоос илүү энэ хүнээс нөлөөлөд байж бас магадгүй харагдаад байна. Энэ дээр ингээд бусдын бодол энэ хүн бусдын одоо бодлыг, бусдын мэдрэмж гэдэг зүйлийг ийм бусдын нөлөөнд айгүйх автчих гад байдаг байж бас магадгүй харагдаад байна. Эдгээр өгнүүдэд харах юм бол таныг бол ингээл одоо хүртэл анзаардаг хэвээрээ, сонирхдаг хэвээрээ таны юу хийж байгаа бол, яаж байгаа бол гэж бол анхаардаг те. За тэгтээ танаас илүү энэ хүний амьдралд нөлөөлж байгаа зүйл нь бусдын бодол. Тэгээд юм өөрийн шийдвэргүй гаднаас
магадгүй танаас ч гэдэм үү эсвэл өөр хүмүүсээс тэ хүрээлэн бүх хүмүүсээс нэг юм шийдлийг ч гэдэм үү олох гээд байдаг. Өөрөө шийдвэр гаргахгүй, өөрөө удирдахгүй, өөрөө жоох ингээ хойш суугаад байдаг. За тэгэнгүүтээ таныг бол яхаарахгүй алдахгүй байхыг хичээдэг. Тэгсэрнэ магадгүй өнгөрсөн цаг хугацаанд магадгүй таны хийдэг байсан зүйлийг хүн атаархдаг ч гэдэм үү. Нэг иймэрхүү зүйл бас байж магадгүй. Энэ хүчрэг гэхдээ шууд юу гэдгийг надад орж ирж байгаа мессеж нь гэх юм бол магадгүй таны нэг юм байгаа байдал, таны бусадтай харьцдаг байдал ч гэдэм үү. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг өмнө нь энэ хүн хараад таныг хатаархдаг ч гэдэм үү. Тэгээ айгу олон сайн найз нөхөдтэй тэгэнгүүт тэр чинь хараад тань ингээ хатаархдаг. Гэхдээ тэр ингээ нэг муу утгаараа биш шүү дээ. Айгу сайн найзуудтай би бас юм байсан болч гэдэм үү. Тэ нэг иймэрхүү зүйлээс төрөөд идэг байсан байж магадгүй гэдэг гинтийн бас нэг юм бодол надад бол орж ирлээ. За ингээд тэр хүний танд хэлхийг хүссэн үг гэх юм бол яхааргүй л энэ хүн өөрөө шийдвэрээ ерөөдөө гаргаж чадахгүй таны байдлыг хараад таныг яах нь уу гээл те өөрийг нэг юм удирдахыг л ерөөдөө хүлээгээд байгаа байдалтай харагдаад байна гэж би бол ойлголоо. Өөрийнх нь одоо шийдвэр гэхээс илүүтэйгээр таны байдлыг харж ийж өөрөө шийдвэрээ гарна. Та ер нь ямархуу байх нь уу ч гэдэм юм. Иймэрхүү байдалтай байж магадгүй харагдчихээн. За одоо болохоор одоогийн нөхцөл байдал. За та хоёрын одоогийн нөхцөл байдал ер нь ямархуу байгаа вэ? Асуудал нь яг юу байна вэ гэдэг асуултан дээр гарч ирсэн 6 хөзөртөөгөө танилцъя. За эдгээр 6 хөзөр маань болохоор за 2-ын аяга, за Knight of Pentacles маань доош гарч ирээд 3-ын сэлэм, за тэгээд Judgment, 3-ын аяга, за тэгээд World гэсэн эдгээр хөзрүүд маань гарч ирсэн байна. За тэгэхээр эхнээс нь ахуулаад хөзрөө харах юм бол та хоёр нэг юм холбоо ерөөдөө тасархад айгүй ойрхон байгаа харагдаад байна. Нэг юм сэтгэлийн одоо мэдрэмжийн ойлголцол гэдэг зүйл маань ингээд зөрчигдөөд эхэлсэн. За ингээд өөрт нь бол айгүй юм ойлголцдог, бие бинийгээ ойлгоё гэсэн сэтгэл мэдрэмжтэй, тий бие биенийхээ төлөө ийм зөөлөн ийм холбоотой байсан бол одоо ингээл юм л бол жоохон муудалцчих гал эсвэл үнэхээр бие биенийхээ юу хүсэж байгааг ойлгохгүй эсвэл ингээд те хоорондоо нэг юм яриад байгаа хэрнээ бүрэн ойлголцохгүй хин ингээд өөртөө дотоод мэдрэмжийг ингээд бүрэн илэрхийлэхгүй байж магадгүй. Эсвэл бүрэн илэрхийлээд тахад нөгөө талын хүн ч ойлгохгүй ч гэдэм үү те. Яг нэг юм бит хоёр нэг л болохгүй байна, нэг л ойлголцохгүй байна, нэг л юм зөрчилтэй байна гэсэн ийм энергитэй бас байж магадгүй харагдаад энэ хамгийн ихний хөзөр маань. За тэгээ хоёр дахь хөзөр маань болохоор ерөөхдөө энэ хөзөр маань хөвчлэн эрэгтэй хүн дээр, эрэгтэй тал дээр ерөөхдөө гарах гад байдаг. Эрэгтэй тал маань жоохон юм удаашраад, хариуцлагаас цухтаад, за эсвэл энэ харилцаанд ямар нэгэн өөрчлөлт, шинжилэл гэдэг зүйлийг гаргахгүй байж бас магадгүй. Яг л нөгөө нэг байсан газараа, яг л одоо гэдэг цаг хугацаа яваад байгаа хэрнээ нөгөө айгүй олон жил үргэлжлэр нь одоо хүртэл гэр бүл болоогүй ч гэдэм үү. Эсвэл одоо ингээд дараа чинь те ингээд нэг юм алах хийх ёстой зүйл байгаад алхмууд байгаад хахад тэрнээсээ ингээд цухтаад байдаг. Нэг юм удаашрсан байдалтай байж магадгүй. Нэг юм уул нь өсөж дивжээд те цагийн одоо нэг юм цаг хугацаа гэдэг зүйлээрээ хүн чинь байнгын өсөж, өөрчлөгдөж, шинжлэгдэж байх ёстой байтал нэг тал маань ингээд яг л байсан байдалтай байгаад эсвэл улам бүр цухтаад эсвэл бүр уламд ортоод ээж бас магадгүй харагдаад байна. Ямар нэгэн үйлдэл ч гэдэм одоо ингээл жижиг алхам ярихад л юу гэдгийг үерхэд эхэлсэн хэрнээ үерхэд одоо 1 жил 2 жил болж байгаа хэрнээ гэр бүлтэй танилцаагүй ч гэдэм үү. За эсвэл ингээл жижиг өмнө нь ингээл болцоонд дагуулаад явдаг байсан бол одоо ингээд явхаа болцсон ч гэдэм үү. Тэ нэг юм үйлдэл ерөөхдөө харагдахгүй удаашраад хариуцлагаас цухтаад ээж бас магадгүй харагдаад байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор 3-ын сэлэм гарч ирсэн. Тэгэхээр нэг юм гомдол, сэтгэлийн шарах гэдэг зүйл яхахгүй хин хинд нь явагдаад байна. Тэр хүнд ч явагдаж гин, танд ч ерөөхдөө явагдаж гин. Нөгөө нэг юм ойлголцохгүй, нөгөө нэг юм зөрчилтэй байдлаасаа болоод бүх ингээд харилцаа нь ингээд удаашраад нэг юм асуудлаасаа гарахгүй магадгүй жоохон удцсан байж бас магадгүй. Тэрнээсээ болоод хоёулаа хоёр талдаа төөрөгдөөд, хоёулаа хоёр талдаа зүрх сэтгэл нь өвдөөд, шаналал байж бас магадгүй харагдаад байна. Тэнгүүд яг ард нь ингээд 3-ын аяг гараад ирсэн учраас магадгүй цөөн хэдэн хүмүүсийн маань хувьд энэ 3 дахь хүнтэй холбоотойгоор нэг юм сэтгэлийн шарах одоо хүртэл байгаад байна. За магадгүй энэ одоогийн асуудал дээр шинээр гарч ирсэн байж магадгүй, эсвэл бүр өмнө нь байсан байж магадгүй.
Иймэрхүү зүйлүүдээс болоод хин нь жоохон шархалсан байж магадгүй харагдаад байна. Заавал энэ нь одоо ингээ 3 дахь хүн гэхлээр те гүнзгий холбоо биш байж болох ч гэсэн тухайн үедээ нэг юм харьцдаг байсан ч тийм үү тэрийг олж мэдэх. За эсвэл ингээ үерхэж эхлэегүй байх үедээ байдаг байсан харилцаа ч гэдэм үү нэг юм өмнөх харилцаанаасаа бүрэн салж чадаагүй гэсээ болоод нэг юм шархлаад байж бас магадгүй. За тэгээд ингээд 3 хаягтайгаа ингээ харах юм бол цөөн хэдэн хүмүүсийн маань хувьд нэг юм 3 дахь хүнээс болоод итгэл алдарсан байж магадгүй. Иннээсээ болоод шархлаад байгаа байж магадгүй харагдаад байна. Хин маань хувьд тийм ээ. Эрэгтэй талтж байж болно, эмэгтэй талтж байж болно. Тэгэнгүүт нэг юм итгэл найдвар гэдэг зүйлийг алдаад тэрнээсээ болоод шаналаад хүлээн зөвшөөрөхгүй нэрхтэй байж магадгүй. За энэ 3 дахь читгэд эдийг заавал одоо эсрэг хүсний хүн гэж бас хүлээж авахгүйгээр юу гэдгийг нөгөө нэг юм жоохон шоудаад нөгөө нэг юм жоохон байнгын авч гараад идэг найз нөхөд байж бас болно шүү дээ тий. Энэ зүйлүүдээсээ болоод эмэгтэй талан гэдэг юм уу, эрэгтэй талан гэдэг юм уу жоохон шаналаад байжсэн магадгүй харагдаад байна. Өөртөө цаг хугацаа тий өөртөө нэг юм чанартай цаг хугацааг өнгөрөөхгүй байгаад өөрөө болохоор ингээ хүмүүстэй айгуу гоё харьцаад яваад идэг, зугаалаад идэг, цэнгээд идэг. Тэнгүүд гэртээ нэг нь үлдээд идэг ч гэдэг юм уу. Тий энэс болоод шархлаад байж бас магадгүй харагдаж байна. За тэгээд жажмент хөзөр маань доошоо харж гарч ирсэн гэхлээр нэг юм өнгөрсөнтэй холбоотой л асуудлууд та хоёрын ингээд нэг юм асуудал үүсгээд байгаа харагдаад байна л да. Өнгөрснийгөө зөв дүгнж чадахгүй нэг юм уучлал гэдэг зүйл байхгүй, ухаарал гэдэг зүйлд ингээд дутаад байна. Хит нэг юм өнгөрсөндөө одоо зуралтаад байж магадгүй. За эсвэл өнгөрсөнд болсон асуудлуудаа анханасаа ингээд шийдээгүй ингээд өдийг хүрсэн учраас ингээд нэг юм сэтгэлийн шарх гэдэг зүйл нь улам нэмэгдээд байгаа байж магадгүй. Тэгэхээр ингээл нэг юм бүрэн үнцээрээ л ерөөхдөө нэг юм өөрчлөлт хэрэгтэй байж магадгүй харагдаж байна. За тэгээд хамгийн сүүлийн хөзөр маань World хөзөр маань доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаанд нэг юм дуусгаагүй зүйл яг харахгүй байна. Яг нэг юм гаццсан тодорхой шийдэлд хүрэхгүй. За нэг юм асуудал үүссэн байдаг. Ойлголцохгүй те ингээл муудалцаал байгаа хэрнээ муудалцаал яваалгаа хэрнээ тэр асуудал нь ерөөсөө томроод эсвэл ерөөсөө яг анх байсан тэр чигтээ байгаад байна. Тэр ингээ асуудлыг ингээ шийдэж чадахгүй улам ингээл зүгээр цаг хугацаагаа л урсгаал уламд л шархлаал те ингээд яваад иж магадгүй харагдаад байна. Та хоёрын асуудал бол яхаарахгүй нэг юм итгэл найдвартай холбоотой за гадны нөлөө байж магадгүй те ийм сэтгэлээ илэрхийлж чадахгүй ойлголцож чадахгүй байгаатай холбоотой асуудлуудтай байж магадгүй гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За одоо болохоор эдгээр асуултуудыг хэрхэн шийдэх хэрэгтэй вэ? Гарц гаргалгаа нь юу юм бэ? Шийдэл нь юу юм бэ гэсэн асуултынхаа 5 хөзрүүдээ гаргаж ирээ. За шийдлийн тал дээр болохоор би 7 хөзөр бол гаргаж авсан байгаа. За хамгийн эхний хөзөр маань болохоор өөртөө итгэх хэрэгтэй, өөртөө үнэлэх хэрэгтэй тий. Өөрийгөө нэг юм өндөрт тавих хэрэгтэй гэсэн утгатай хөзөр гарч ирж байна л та. Тэгэхээр магадгүй нэг юм жоохон шалдаа буугаад байгаа мэдрэмж аваад байж бас магадгүй харагдаад байна. Юм л бол ингээл за миний буруу уучлаарай тий. За эсвэл би л болохгүй байгаа юм байна. Би л ерөөсөө энэ харилцааг үгүй хийгээд байгаа юм байна гэдэг юм. Ийм мэдрэмжийг аваад асуудлыг ингээд өөрөөсөө хайгаад байж магадгүй. Тэгвэл өөрийгөө нэг юм жоохон дээшлүүлээд өөрийгөө жоохон үнэлээд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээд энэ харилцааны талаар бас хараад үзээрэй гэдэг ийм хөзөр гарч ирж байна. За тэнгууд яг тэрний араас болохоор Queen of Wands гарч ирсэн. Тэгэхээр яхаарахгүй эмэгтэй тал дээр бол өөртөө илүү ихтэй байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэхгүйгээр тийм ээ өөртөө нэг юм өөрийнхөө үн цэнийг өөрийнхөө хэл хязгаар гэдэг зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Өөрийгөө ерөөдөө хангалттай авч чаддаг ийм энергитэй тий авч явах бүрэн чадамжтай энэ энерги ерөөдөө сэргээх хэрэгтэй байх нь байна. За тэгээд дараа нь болохоор Page of Swords маань доошоо харж ирсэн гэхлээр нөгөө нэг эхний тэр хүний танд хэлхийг хүссэн үгс гэдэг дээр маань гарч ирсэн
нөгөө нэг юм жоохон стокерт ч гэдэм үү те ажиглаад байгаа нууцаар ажиглаад хардаад ч гэдэм үү те ингээд сошиалаар хараад юу хийж байгаа бол яаж байгаа бол ч гэдэм үү иймэрхүү зүйл хэрвээ хийгээд байгаа бол энийг болох хэрэгтэй гэсэн утгатай хөзөр бол гарч ирж байна. Хит их одоо юу гэдгийг өөрийнх нь ирэх гэдэг зүйлд нэг юм хөндлөнгөөс орж ирээд ээжс магадгүй харагдаад байна. Нэг хил хязгаарыг нь зөрчөөл те. За чи яагаад ийм стори хийж байгаа энэ чи надад таалагдахгүй энийг устгах ч гэдэм үү. Эсвэл одоо ингээд өөрөө өөртөө анхаарах хэрэгтэй байхад зүгээр л яг тэр хүнийг юу хийж чинь хитэн цагт ямар стори хийж чинь хинтээ уулзч чинь гэдэг юм уу те нэг иймэрхүү зүйлүүдийг ингээд хараад ээж магадгүй. Тэрний оронд зүгээр л ярилц. Шууд ил тод байх хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгвэл ингээл холоос л хараад холоос л ажиглаад тэгэл юу ч ирж чадахгүй тэрэндээ уурлаад бухимдаа ч гэдэг юм. Тэг ийм байгаад байгаа бол энийгээ зогсоох хэрэгтэй гэсэн 3 дахь хөзөр маань гарч ирж байна. За тэгээд 4 дахь хөзөр маань болохоор нэг юм заавал ингэх хэрэгтэй. Заавал чи бит хоёр ийм байх хэрэгтэй гэсэн ийм үзэл бодлоос салах хэрэгтэй. Хуучин ихтгэл үнэмшил, хуучин үзэл бодол ч гэдэм үү. Эсвэл одоо нийгмийн нөлөө, эсвэл ингээд одоо ээж аавын уламжлалт гэдэм үү. Тэг ийм зүйлүүдээс одоо өөрийгөө жоохон ангижруулах хэрэгтэй. Өөртөө жоохон ангижруулах хэрэгтэй харагдаад байна. Одоо юу гэдгийг харилцаагаа одоо жишээлбэл одоо манай ээж аав хоёр те ийм байсан учраас чи бит хоёр ийм байна ч гэдэг юм уу нэг ийм улиг болсон ч гэдэг юм уу те нэг ийм уламжлалт заавал ингээд хийх ёсгүй хэрнийг хийгээд идэх ч гэдэг юм иймэрхүү дүрм журам ийм одоо зүйлүүдээс холдох хэрэгтэй. Өөрсдийнхөө дүрм журмыг өөрсдийнхөө амьдралын хэв маяг гэдэг зүйлийг шинээр тодорхойлох хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзөр гарч ирээд за тэгээд темперанс хөзөр маань доошоо харж гарч ирсэн гэхлээр энэ нэг юм сэтгэл зүйн тэнцвэр гэдэг зүйл алдсан байгаа учраас нэг тал нь хит их өгөөл идэг эсвэл нэг нь маш их төвчээд идэг ч гэдэм үү те энэ байдлаа ерөөдөө зогсоох хэрэгтэй. Тэгжиж одоо энэ харилцаа урагшилнаа. Төвчээд байгаа зүйлээ төвчгүйгээр хэлэх хэрэгтэй. Илэрхийлэхгүй л те би л төвччихвэл болчондоо гэдэг энэ үзэл бодлоо болох хэрэгтэй. Илүү сайн ярилцах хэрэгтэй. Илүүд нөгөө хүндээ ойлгуулах хэрэгтэй те тэр хүн таныг ойлгохгүй байгаа бол ойлгохын тулд илүү ингээд нэг юм багаар өөрийгөө нээх хэрэгтэй ч гэдэм үү те нэг юм тэнцвэр сэтгэл зүйн тэнцвэр гэдэг зүйлийг сэргээх хэрэгтэй харагдаад байна. За тэгээд Knight of Swords маань гарч ирсэн байна. Тэгэхээр яг л нөгөө нэг юм шууд ил тод ярилцах хэрэгтэй. Нэг юм эргэлзээл байгаад ах биш те нэг юм тодорхойгүй шийдвэр гаргахгүй ингээл байх биш. Шийдэл гэдэг зүйлийг олох хэрэгтэй, олж харах хэрэгтэй. Эрэгтэй тал маань болохоор бусдын үгэнд автгаа болох хэрэгтэй ах нь байна. Айдас замаадгүй атаархалж гэдэг юм уу тийм иймэрхүү зүйл байгаа бол энийг ийм зөв талаас нь илэрхийлэх хэрэгтэй ах нь байна. За тэгээ илүү доктортой үйлдэл гаргах хэрэгтэй, хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Эгоогоо ер нь жоохон буулгаад уур уцаар гэдэг зүйлээ ерөөдөө жоохон доошлуулах хэрэгтэй харагдаж байна. Тэгэхгүй бол энэ харилцаа ерөөдөө удаан үргэлжлэхгүй гэдэг ойлголтыг бас ойлгох хэрэгтэй байна. За эмэгтэй талаас болохоор Queen of Wands маань гарч ирсэн учраас өөрийгөө хэд их ингээд доошлуулахгүй байх хэрэгтэй байна. Хэд их ингээд өөрийнхөө мэдрэмжийг доошлуулал за би хэлэхгүй бай, за би тисчээ, за би ингэчээгэл өөрийгөө ингээд хоош тавих тусам нөгөө талын эго гэдэг зүйл маань ингээд улам ихсгээд байгаа учраас яг ийм өөрийнхөө сэтгэлийг дарахгүйгээр маш томоор, маш тодорхойгоор нэг удаа ерөөхдөө илэрхийлээд өгөх хэрэгтэй. Та ингээл тэр хүний араас хөөцөлдөөл өөрийгөө хоошин тавиал байх юм бол энэ энергиэрээ энэ харилцаа бол урагшлахгүй учраас өөрийгөө нэгдүгээрт тавих хэрэгтэй ах нь байна. За дээрэс нь таны энерги бол би илүү нэг юм сонголттой хүн шүү. Би илүү гарц гаргалгаатай шүү. За магадгүй би энэ харилцааг дуусгасан ч гэсэн надад боломж гэдэг зүйл байгаа шүү. Чи тийм нэг энэ талаас нь бас харах хэрэгтэй байх нэ. Хит их өөрийгөө хоошлуулад байх юм бол нөгөө тал маань л улам ингээл эгоогоо тижээгээл яг л энэ нөхцөл байдалтайгаа удаан байгаад ах магадaltaй байгаа учраас энэ тал дээр илүү анхаарал өгөөрэй. За тэгээд бүх үзрүүтэй харах юм бол энэ харилцаанд сэтгэл мэдрэмж гэдэг зүйл би энийг их мэдрэмж бол байгаа. Гэхдээ яг энэ байдлаараа ингээл докторгүй байгаа л тэ шийдэлгүй байгаа л ах юм бол энэ харилцаа удахгүй. Та өөрийгөө ингээл хоошин тавиал байх юм бол энэ харилцаа бол эргэж сэрэхгүй нөгөө талаас ямар нэгэн өөрчлөлт гэдэг зүйлийг хийхгүй бол та бол хамгийн их шархалхаар харагдаад байгаа учраас энэ асуудлуудаа шийдэл болгох хэрэгтэй харагдаж байна. За ингээд
Нэгдүгээр группийн маань бол уншлага дуслаа. За дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таарат байлаа. Хоёрдугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би эхлээд та хоёрын маань одоогийн нөхцөл байдал, гол асуудал нь ерөнхийдөө юунда байгаа вэ? Ямар асуудалтай байгаа вэ? Гэдэг асуултынхаа дагуу хөзрүүдээ эхлээд гаргаж авъя гэж бодож байна. За энэ асуултан дээр гарч ирсэн хөзрөөрөө давхраас энерги шалгалтаа хийх боломжтой байгаа. За нэмэлтээр би нэг өдөр бас суулчихъя гэж бодлоо. За одоо болохоор энэ асуудлуудаас энэ хосын энэ харилцааны энэ асуудлуудаас гаргах ёстой шийдэл нь юу юм бэ? Гарц харгалгаа нь юу юм бэ гэсэн асуултынхаа дагуу хөзрүүдээ гаргаж ирцгээе. За шийдэл, гарц гаргалгаа, зөвлөгөө гэсэн асуултан дээр маань бол ийм 7 хөзөр маань бол бууж гарч ирлээ. За би оракл хөзрөөр болохоор тэр хүний танд хэлж чадахгүй байгаа үгс, дотоод мэдрэмжийнх нь хөзрийг бас гаргаж ирье гэж бодож байна. За энэ удаагийн уншлага дээр маань хэрэг болох бүх асуултынхаа дагуу хөзрүүдээ бол бүгдийг гаргаад ирчлээ. Энэ удаагийн бичлэг маань ийм жижиг хөзөр ашиглаж байгаа учраас та бүгдтэй арай илүү хөзрөө томоор харуулахын тулд хөзрүүдээ бүгдийг хураагаад зэгцлээд асуултынхаа дагуу хөзрүүдээ нэг нэгээр нь ерөөхдөө гаргаж ирвэл илүү дээр бах гэж бодож байна. За хөзрөө зэгцлээд ширээгээ бэлтжлээ. За эдгээр дөрвөн тэр хүний танд хэлхийг хүсэж байгаа үгс гэдэг энэ дөрвөн картаа ингээ харах юм бол энэ хүн жоох нэг юм өөрийгөө хангалтгүй гэж мэдэрчиж бас магадгүй харагдаад байна л та. Танд ингээд нэг юм хүрэхгүй ч гэдэм үү те. Та эсвэл өөрөө энэ хүнээс арай илүү гэдэг ийм мэдрэмжийг энэ хүн аваад өөртөө итгэлгүй болох ч гэдэм үү, зориггүй болох ч гэдэм үү те. Иймэрхүү зүйлүүд бас ажиглагдаад идэв гэж магадгүй харагдаж байна. Хамгийн ихний үг маань гэхэд л те яхаа аргагүй чи бол те ингээд миний чамд өхөөс илүү чи ингээд илүү хүртэх хэрэгтэй гэдэг ийм үг байна. За тэгээд хоёр дахь хүн маань болохоор энэ хүн бол таныг үнэхээр ингээд баярлуулах хүсэл эрмэлзэлтэй. За дээрэс нь энэ хүний нэг юм сэтгэл танд гаргаж байгаа тантай холбоотой энэ мэдрэмж гэдэг зүйл маань бол ингээд худлаа биш гэдгийг бол энэ үг маань бол бүр ингээд тодорхой болгоод өгч байна миний хувьд бол. За тэгээд 3 дахь хөзөр маань ч гэсэн ерөөдөө энэ хүн та хоёрын дундах энэ харилцаа бол энгийн нэг харилцаа гэхээс илүүтэйгээр айгүй юм урт хугацаанд дотно гэдгийг бол илэрхийлсэн үзэр гарч ирж байна л да. Яа тэгэхээр тэр хүнийхээ царай төрхөн дээр те дуртай байна уу, дургүй байна уу гэдэг зүйлийг хүртэл мэддэг, царайг нь уншдаг болчих хэмжээндээ уншдаг болчих хүртэл хэмжээндээ явсан гэхлээр надад бол 2 дугаар группыг бас ер нь тийм богино хугацаанд хамт байсан хүмүүсээс илүүтэйгээр арай илүү жоох урт хугацаанд ерөөдөө би энийг мэддэг хүмүүс бас сонгосон байх магадлалтай харагдаж байна. За тэгээд дөрөвт хөзөр маань болохоор энэ хүн яхаа аргагүй л таны хажууд баймаар байгаа. Таныг ингээд өөрийнх нь хажууд байж те байлгахыг хүсдэг, энэ харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсдэг гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирж байна. Энэ хүн өөрийнхөө дурсамж бүхэнд одоо таныг байлгахыг хүсэж байгаа гэсэн утгатай ийм айгүй юм романтик төрлийн дөрвөн үг бол гарч ирсэн байна. Ерөөсөө нэг юм сөрөг төрлийн ч гэдэм үү те тийм биш. Яхаарахгүй л энэ хүн танд бол хайртай бөгөөд өөрөөсөө нь илүү гэдгийг мэддэг. За дээрэс нь таны нэг юм ад жаргал гэдэг зүйл бол энэ хүнд бол маш чухал гэсэн утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Таныг инээлгэж, таныг баяр баясгалантай байлгахын тулд те энэ хүн бол маш их хичээдэг. За дээрэс нь энэ асуудал
та хоёрын харилцаанд гарсан энэ асуудлыг бол энэ хүн давж гараад цааш нь үргэлжлүүлэх бас хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгийг энэ хөзрүүдээс бол харж болно. Яг хуу хүсэл эрмэлзэл нь байгаа ч гэсэн баг зэргийн нөгөө өөртөө итгэлгүй байдал ч гэдэм үү эсвэл нэг юм сэтгэл зүйн хаалттай байдлаасаа болоод та хоёрын бас асуудлууд бас үүсээд ээж бас магадгүй харагдчихээн. За одоо болохоор бүгдээрээ энэ харилцааны одоогийн байдалтай танилццгаая. За стрэндж үзэр маань доошоо харж гарч ирээд 9-ийн аяга, 8-ийн сэлэм, 10-ийн зоос. За тэгээд Ace of Cups, мөнхөг хөзөр. За тэгээд Queen of Wands гэсэн. За ийм 7 хөзөр бол гарч ирсэн байна. За энэ 7 хөзрөө за эхнээс нь ахуулаад харцгаая. За хамгийн ихэнд ингээл харах юм бол энэ харилцааны одоогийн байдал асуудал нь ерөөхдөө энэ нэг юм төвчээр л жоохон алдагдаад байгаа юм болов уу? Нэг юм дотоод хяналт гэдэг зүйл ингээд дутагдаад байгаа. Ялангуяа тэр хүн нэг бол айгүй юм сэтгэлээ өөрөө удирдах гэж айгүй хичээдэг ч гэсэн тэр нь ерөөсөө болж өгөхгүй байгаа байж магадгүй харагдаж байна. Ингээл нэг юм донслол тий нэг бол айгүй хурдан уурлаад эсвэл маш юм хурдан эмзэглээл тий нэг юм уучраа олохгүй байгаа байдалтай байж магадгүй харагдаж байна. За яг энээсээ үүдэлтэйгээр энэ нэг юм өөрийгөө хорсон өөрийгөө нэг юм бодол гэдэг зүйлтэй ерөөхдөө нэг юм хит их зүйлийг ургуулж бодоо. За тэрнээсээ болоод улам эмзэг болоод байж бас магадгүй харагдаад байна л та. За тэгээд надад дараачийн байж болох сөрөг хөдрийг нь болохоор Queen of Wands-ыг нийшээ тавьчих гэж бодлоо. Яа тэгэхээр энэ гурав бол ерөөхдөө энэ нэг юм асуудал үүсгэж байгаа гурван зүйл нь за сайн тал нь гэдэг ингээд энэ дөрөв ингээд хуваачих гэж бодож байна. За тэгээд нөгөө нэг юм та энэ хүнээс илүү хүчтэй байгаад байгаа гэдгийг нотолцсон Queen of Wands маань гараад ирлээ. Яг нөгөө энэ хөзрүүд төр гарч ирсэн байсан тий. Энэ хүн таныг өөрөөс нь илүү гэж боддог. Өөрийнх нь өгж байгаа зүйлүүдээс тий илүү хүртэх хэрэгтэй гэдэг нэг энэ мэдрэмж бараг өөрөө байхгүй байсан ч гэсэн таавал ганцаараа ингээд алдахгүй тий бараг өөрөөс хамт байснаасаа илүү ингээд зүйлийг хүртээд явчих бас бүрэн боломжтой потенциалтай гэж бас боддог гэдэг энэ утгатай хөзөр маань энд ингээд бас гараад ирсэн байна л та. Та илүү хүчтэй, та илүү бусдыг өөртөө татдаг ч гэдэм үү. За заримдаа нэг юм илүү давмгай, илүү нэг юм хурц ч гэдэм үү. Иймэрхүү бас харагдаад идэв гэж магадгүй харагдаад байна. Өөрөөс нь илүү нэг юм ирт хүчтэй, өөрөөс нь илүү зоригтой, зоримог, илүү ингээ бусдад таалагддаг ч гэдэм үү, те бусдыг өөрөөсөө татдаг ч гэдэм үү. Иймэрхүү зүйлүүдээс болоод таны нэг юм энергт энэ хүн өөрөө жоохон дарагдаад байжс магадгүй л харагдаад байна. Тэрнээсээ болоод хит их зүйл ургуулж бодоод тэгээ нөгөө нэг хүсгүй байгаа аашаа гаргуулад хардах ч гэдэм үү, те эсвэл ингээл ууралж уцаарлах ч гэдэм үү, те иймэрхүү ингээд нэг юм уг нь ингээд энэ зүйлүүдэд зөвөр илэрхийлэх бүрэн боломжтой байхад нөгөө сөрөг сэтгэл хөдлөлөөсөө болоод ингээд асуудлуудыг үүсгэж ээж бас магадгүй харагдаад байна. Өөрийгөө нөгөө нэг юм өөрөөсөө дутуу үнэлээд байгаа болохоор ийм айдас явагдаад өөрийгөө хориод те та арай илүү хүчтэй та илүү ингээд манлайлаад тахлаар өөрийгөө нэг юм таны хойно сүүдэрт байгаагаар мэдрээд байгаагасаа болоод нэг юм эмзэглээд тэгээд нэг юм тэнцвэр жоохон алдагдсан байж магадгүй. Тэнгүүд 2 дугаар группыг ихэд ихтэй эмгтэн хүмүүс сонгосон байх магадaltaй харагдаад байна. Та арай илүү хүчтэй, та илүү харизмтэй. Тэнгүүд таны нөхөрч гэдэг юм уу, таны найз залуу танаас арай жоохон нэг юм энергийн хувьд жоохон доогуур байгаад байгаа учраас тэрэндээ жоохон эмзэглээд яваад байдаг гэж магадгүй харагдаад байна. За тэгээд одоогийн нөхцөл байдлынх нь сайн талуудыг ингээд харах юм бол за ингээд Ace of Cups, за дээрэс нь 10-ын зоос, за тэгээд мөнхөгийн үзөөр, за дээрэс нь ингээд 9-ийн аяга гэсэн ийм дөрөв хөзөр маань гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаа яах аргагүй ийм жинхэнэ харилцаа байгаа байхгүй юу? Доктортой би энийг их сэтгэл мэдрэмжтэй шинээр эхлэх хүсэл эрмэлзэл гэдэг зүйл байна уу? Байна. Илүү доктортой гэр бүлийн энергийг бий болгож чадах уу? Чадна. Би энэсээ сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдэрдэг. Тэгэхээр нэг юм яг л өөртөөхөө хүсдэг хүслийн ийм биелэх боломжтой ийм харилцаа байгаа учраас 2 дугаар группийнхэн маань бол жаахан хичээгээ жаахан ойлголцчихл юм бол ер нь маш ингээд авууштай гэх юм уу асуудал нь харьцангуй бусад группүүдтэйгээ ботход илүү бага байж бас магадгүй харагдаад байна. Илүү нэг юм хин талаасаа аль асуудал нь их багтаа гэхээс илүүтэйгээр
аль тал нь энэ харилцаагаа дуусгахгүй байхыг бие биенийхээ хажууд байхыг ерөөдөө хүсэж байгаа, тэмүүлж байгаа ийм тэмүүлэл нь ерөөдөө их гэх юм уу. Дээрээс нь бие бинийгээ гэрчин сэтгэл гэдэг зүйл нь бас байгаад байгаа харагдаад байна. Тэгэхээр энэ нэг юм тэнцвэрийн асуудлыг ерөөдөө шийдэж хэрэгтэй харагдаад байна л та. Тэгэхээр та хоёрт маань яхаагүй бие бинийгээ гэх юм сэтгэл мэдрэмж байгаад байна. За ирээдүйн гэх боломж нь байна. Гэхдээ энэ хүн жоохон нэг юу гэдгийг би энэ нөгөө нэг юм сайхан ирээдүй, энэ нөгөө нэг доктортой тий ямар нэгэн сэтгэлийн шаналл ч гэдэм үү, эсвэл мөнгөний асуудал ч гэдэм үү тий ер нь машин доктортой ирээдүй, хүн болгоны хүсдэг энэ доктортой ирээдүйг та хоёр маань ингээд биелүүлэх боломжтой байхад энэ хүн өөрөө нэг юм хүрэхгүй байж магадгүй гэдэг юм уу. Эсвэл энэ нэг юм ирээдүй хүсэж байгаа ч гэсэн өөрийгөө тэрэндээ хүрч чадна, биелүүлж чадна. Би нэг юм доктортой ирээдүй гэдэг зүйлийг за би энэ доктортой гэр бүлээ авч явах ч гэдэг юм уу. Энэ зүйлийг нэг би чадахгүй байх гэсэн нэг юм ихтгэл үнэмшил энэ хүнд яваад байна л да сөрөг. Тэгэхээр та арай илүү тод хүчтэй илүү гэрэлтээд тэр хүн таны сүйдэрт дарагдаад байгаа учраас энэ хүн жоохон ухраад байж магадгүй. Тэгээд нэг юм шийдвэр гаргахгүй те өөрийгөө яг ингээл нэг юм хориол сөрөг бодол тундаа нөгөө нэг юм болж бүтэхгүй бодлуудаа ингээл бодоод шүн нойргүй хонооч гэдэг юм уу тэрнээсээ бодлоод үүдэлтэйгээр жоохон хэргэлдэх маргалдах гэдэг юм уу те дандаа нэг юм ургуулж бодсон гэдэг юм уу дандаа нэг юм жижиг сажиг зүйлүүдээс ерөөхдөө ингээл муудалцаад иж магадгүй тэнгүүд энэ зүйлүүд маань эхлээд эхлэнгүүд нөгөө нэг юм сайхан зүйлүүдээ мартаад нөгөө нэг юм эхэлж болох зүйлүүдээ бие нэгэ гих сэтгэл за магадгүй шинээр эхлэх бүрэн боломж нь байхад тэрийг олж чадахгүй биенийхээ хажууд үнэхээр тааламжтай үнэхээр сэтгэл ханамжтай байдаг хэрнээ тэрийг мартаад үл тоогоод нөгөө нэг юм доктортой гэр бүл гэдэг энерги бас умартаад байж бас магадгүй гэсэн ийм утгатай хөдрүүд бол гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ энэ харилцааны шийдэл нь юу юм бэ? Гарц гаргалгаа нь юу юм бэ гэдэг асуултан дээр гарч ирсэн хөдрүүдээ гаргаж ирье. За ингээд давхарлаад тавьчихъя. За хамгийн ихэнд болохоор 4-ийн цаваа, ловерс 2 маань доошоо гарч ирээд за тэгээд 2-ын сэлэм, за 4-ийн аяга, за хэнгидмээ 2 маань буруу гарч ирсэн байна. За тэгээд 9-ийн сэлэм, 6-гийн сэлэм гэсэн ийм хөдрүүд бол гарч ирсэн байна. За эдгээр хөдрүүдээ ингээ харах юм бол надад хамгийн их орж ирж байгаа мессеж нь гарц гаргалгаа гэх юм бол бие бинийгээ туршиг тулгуур гэдэг мэдрэмжийг сэргээх хэрэгтэй байна. Бие биендээ итгэх хэрэгтэй байх нь байна. Бие энийгээ одоо урмын үгээр урамшуулах. За дээрэс нь өөрт байгаа энэ хэр баргийн хүмүүст байдаггүй энэ нэг юм доктортой гэр бүл гэдэг энерги хадгалж үзэх. Танд ингээд байгаа энэ боломж за энэ гэр бүл энэ харилцаа гэдэг зүйлээ те одоо ингээд олж харахгүй байгаад байл та уул нь ингээд бурхнаас өгсөн ч гэдэм юм ингээд нэг маш юм гоё боломж байгаад байхад энийг ашиглахгүй олж харахгүй байгаад байгаа учраас энийг эхлээд ерөөхдөө янзлах хэрэгтэй байх нь байна. Энэ хөдрөө зөв харуулах хэрэгтэй байх нь байна. За тэгээд биенийхээ түшиг толгуур за энэ гэр бүл гэдэг зүйлийг бүтээх боломжтой. За хэрвээ бүтээсэн байгаа бол тэ үр хөөхөд гэр бүл ад жаргал биенийхээ түшиг толгуур гэдэг энийг энэ зүйлийг бас санах хэрэгтэй байх нь байна. За тэгээд яг энэ lovers болон 2-ын сэлэм 2 маань гараад ирсэн гэхлээр энэ нэг юм шийдвэрээ гаргахгүй жоохон цухтаад байгаа гэдэг юм энерги байгаад байна л та. Энэ тал дээр жоохон анхаарах хэрэгтэй байх нэ. Яг энэ хуучсан энэ нэг юм асуудалтай байдлаар ингээл яваалах юм бол энэ харилцаа нөгөө нэг юм боломжуудаа ч олж харахгүй нөгөө нэг юм гэрлэлт гэдэг зүйл маань хүртэл нуурч унах те биеиндээ итгэхгүй байх ч гэдэм иймэрхүү үр дагаврууд гарах гээд байгаа учраас яг ингээд ярилцах яг одоо ингээд шийдвэрлэх хэрэгтэй байна. Шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Үнэхээр ингээд боломжуудаа олж хараад энэ гэр бүл гэдэг зүйлээ хадгалах хэрэгтэй. Тэгээ яг юу нь болохгүй байна. Яг яавал ингээд би эндээ буцаад ихтгэл найдвар гэдэг зүйл нь нэмэгдээд буцаад энэ гэр бүл гэдэг зүйлээ хамгаалах вэ? Яг энэ чигт нь үлдээх вэ гэдэг энэ талаас илүү анхаарах хэрэгтэй байх нэ. Шийдвэр гаргах хэрэгтэй байх нь байна. За тэгээд дараа нь болохоор хэнгид мэн маань доошоо харж гарч ирсэн. За тэгээд 9-ийн сэлэм маань гарч ирсэн болохоор энэ нэг юм хэд их ургуулж бодоод эргэлзээд ямар нэгэн үйлдэл хийх гээл одоо юу гэдгийг жоохон маргалдах ч гэдэг юм иймэрхүү зүйл болонгууд ингээл стресстэй л уул нь ингээд нэг юм аргалчих ч гэдэг юм уу эсвэл ингээд хоорондоо ушроо олчих те нэг юм жоохон л нэг юм идэвхтэй үйлдэл хийчихэд ингээд энэ бодлуудаас
бүрэн ингээд ангижраад энэ нэг юм хэцүү байдлуудаас гарах боломжтой байхад үйлдэл хийхгүй жоохон хоошоогоо суугаад байна. Би энийгээ жоохон хүлээгээд эсвэл ингээд нэг юм гацсан байдлаас гарах гэж ингээд тэмүүлэхгүйгээр ингээд нэг юм яг тэр байдал та ингээд байгаад байгаа гэсэн утгатай хөзөр гарч ирж байна. Тэгэхээр аль нь ерөөхдөө жоохон нэг юм романтик байгаад илүү нэг юм бие биендээ анхаарад үйлдэлүүдийг хийгээд өгчих юм бол ерөөхдөө илүү дээр харагдаад байна. Бие бинийгээ хүлээх гэхээс илүүтэйгээр хин хинээ хувь хувьдаа ерөөхдөө хөдөлж эхлэх хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлийн хөзөр маань болохоор 6-гийн сэлэм гарч ирсэн гэхлээр одоо нэг юм шилжилт хийх, сонголт хийх. За одоо энэ нэг юм болж бүтэхгүй байгаа энэ асуудлуудаасаа тий. За энэ нэг хэрүүл маргаан ч гэдэм үү иймэрхүү зүйлүүдээс холдох цаг нь ирсэн байна. За тэгж чадах юм бол илүү одоо нэг юм одоогийн байгаа энэ одоо докторгүй давлгаатай, савлгаатай тий ийм нөхцөл байдлаасаа илүү тайван, илүү ийм тав тухтай шинэ шат гэдэг зүйл рүү бол орох бүрэн боломжтой гэдгийг 6-гийн сэлэм маань бол харуулж байна. Тэгэхээр зөвлөгөө талаас нь эдгээр хөзрүүдээ харах юм бол аль нэг тал нь хичээгээд бол үр дүнгүй гэр бүл гэдэг утгаараа за дээрэс нь хос гэдэг утгаараа тийм ээ энэ харилцааг заавал хоёр талаасаа бүтээлцэх хэрэгтэй. Ганцаараа ингээд аврах боломжгүй учраас хоёр талаасаа бие биендээ итгээд бие бинтэйгээ ярилцаад нөгөө нэг юм анхны нэг юм сэтгэл мэдрэмж гэдэг зүйл байгаад байгаа учраас уулна засах бие биендээ буцаад одоо өөрсдийгөө нээх бүрэн боломжтой харагдаад байна. За тэгээд тэр хүний талаас болохоор энэ нэг юм хит их ургуулж бодоол, хит их шаналал тий өөрийгөө зовоогоол байгаа энэ зүйлүүдээс гарах шийдвэрийг ерөөхдөө нөгөө талд маань гаргах хэрэгтэй байх нэ. Энэ хүнийг энэ хэцүү байдлаас нь гаргахад болохоор таны талаас юу хийх хэрэгтэй вэ гэхэлэр энэ хүнийг хит их шахахгүй байх. За тэгээд илүү нэг юм тайван арга замаар хит их одоо юу гэдэг муудалцах ч гэдэм үү хит их та одоо ингээд шахаж дарамтлаач гэдэм үү тэгээд ах юм бол энэ хүн улам холдноо. Тэгэхээр илүү зөөлөн арга барилаар энэ хүнийг энэ харанхуугаас нь ерөөхдөө гаргах хэрэгтэй байх нь байна. За тэгээд тэрийг гаргах тэр энэ хүнийг энэ харанхуугаас нь гаргана гэд та өөрийнхөө үн цэнийг өөрийнхөө хэл хязгаар гэдэг зүйлийг бас бууруулж болохгүй. Яг ийм өөрийнхөө хэл хязгаар гэдэг зүйлийг бол тавьсан илүү нэг юм дүрм журамтай ч гэдэм үү те өөрхөө нэг юм би ийм зүйлийг бол тэсэж дэвчин за энэс цаашаа хитрэх юм бол чадахгүй ч гэдэм үү нэг юм ойлголтыг ерөөхдөө энэ хүнд өгөх хэрэгтэй. Өөрхөө үн цэнийг бол ерөөсө бууруулж болохгүй. За тэгээд энэ хүнийг дан ганц хүлээх гэхээс илүүтэйгээр хоёр талаасаа ингээд ойлголцож ямар нэгэн үйл хөдлөл авч чадах юм бол энэ ингээд амьдрал урагшлах бүрэн потенциалтай бүрэн боломжтой байгаад байгаа учраас энэ тал дээр бие бинийгээ гих сэтгэл мэдрэмж нь байгаад байгаа. За дээрэс нь сэтгэл мэдрэмж нь энэ сэтгэл ханамж гэдэг зүйл энэ доктортой гэр бүл гэдэг зүйлүүд байгаад байгаа хэрнээ айдас нь айгүй хүчтэй байгаад байгаа учраас нэг юм шийдвэргүй байдал дээр айгүй юм том гацаа үсгцэн л байгаад байгаа учраас яг энэ тал дээр илүү анхаарад илүү зөөлнөөр өөрсдөө байгаа энэ боломжийг энэ гэр бүл гэдэг зүйлийг за дээрэс нь бие бинийгээ гэх юм сэтгэл мэдрэмж те энэ зүйлүүдээ бүгдийг нэг юм гаргах хэрэгтэй байна. Хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй байна. За би үнэхээр чамд ингээд чивтэр биендээ сэтгэлтэй те би ингээ хайр гэдэг зүйл маань байна, хിവэрэ байна, гэр бүл доктортой те өөр хүүхэд гэдэг юм ийм зүйлүүд байна. За дээрэс нь хоёулаа салгах гэдэг юм уу те ийм зүйлийг бодохгүй байгаа. Хоёулаа шинээр эхлэхийг те энэ амьдралаа илүү сайхан болгохыг хүсэж байгаа гэдэг нь үнэн. Энэний төлөө бит хоёр юу хийж чадах вэ? Ингээд алхамаар нь ерөөсөө урагшлах талаар ярилцаж тэрэндээ ингээд хүрч чадах юм бол тэдгээр зүйлүүдтэй тийм ингээд үйлдэлүүдийг авч чадах юм бол ирээдүр рүүгээ ингээд маш доктортой ирээдүр рүүгээ нөгөө хүсдэг тайван амгалан гэр бүл гэдэг зүйл рүүгээ явнаа. Урагшлах бүрэн боломж байна. Урагшлах боломж нь та хоёрт байна. Яагаад гэвэл хоёулаа л бие биентэйгээ байхыг хүсэж байгаа. Хоёулаа л бие биендээ хайртай, сэтгэлтэй ийм байгаад байгаа учраас яхааргүй эрэгтэй талаас л энэ харанхуугаасаа гарахын тулд өөрөө шийдэлт хүрэх хэрэгтэй. Өөрөө шийдвэрт гарах хэрэгтэй авах нь эмэгтэй талаас болохоор өөрийнхөө үн цэнийг алдахгүйгээр тэгтээ тэр хүндээ илүү юм зөөлөн арга барилаар энэ харанхуугаас нь гарахад баг зэргийн нэг юм тусдын болоод өөрсдөд байгаа зүйлүүдээ илүү олж харах. За тэгж чадах юм бол ерөөхдөө энэ асуудлуудыг бол давж гарахаар харагдаад байна. Тэр хүн ерөөхдөө нэг юм өөрөө эрэгтэй тал маань өөрөө ерөөхдөө нэг юм асуудлуудаа давж гарч чадах юм бол боломж гэдэг зүйл бол маш өндөр байгаа. Хэрвээ энэ хүн
үнэхээр давж чадахгүй яг энэ ингээл харанхуудаа те өөрийгөө хориол ингээл нөгөө нэг айдастай автаал байх юм бол магадгүй энэ 6-гийн сэлэн маань таныг ганцаараа бас урагшлах хэрэгтэй гэдгийг бас сануулж иж бас магадгүй. Гэхдээ энэ бол хамгийн сүүлийн боломж ч гэдэг юм уу те хамгийн сүүлийн одоо шийдвэр байх учраас аль болох наана нэхлээд болох гэж бүтээх гэж ерөөдөө нэг юм хичээгээд үзвэл илүү дээр л гэж хэлмээр байна. Хэрвээ үнэхээр тэр хүн энэ нэг юм унсан нүхэндээ нөгөө нэг юм харанхуй байдалтай те нэг юм жоохон сөргөөр ярихад жоохон нөгөө нэг юм эмгтээдээ жоохон атаархаад байгаа ч гэдэг юм уу те нэг юм хулчгарч гэдэг юм уу зориггүй энэ байдалтай ингээл улам живээл байгаа л улам энэ асуудлууд нь томроод гарахгүй гацсан ийм энергитэй байгаалах юм бол таныг бол ерөөдөө таны санхүүснууд бас магадгүй орхиод энэ харилцааг орхиод те урагшлахыг бас бодож явах хэрэгтэй гэдгийг бас сануулсан ийм хөзөр бас гарч ирсэн байна. Надад бол энийг бол бүр ингээд дараачийн те төлөвлөгөө хамгийн сүүлийн төлөвлөгөө байгаасаа гэж бол хүсэж байна. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа тохиолдолд яг энэ талаар бас та бүхэн бас бодож үзэх хэрэгтэй шүү гэж бас сануулмаар байна. За ингээд 20 дугаар группийн маань бол уншлага дууслаа. За дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж тараталаа. 3 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ эхлээд за одоогийн нөхцөл байдал, за дээрээс нь асуудал, дээрээс нь нэр шалгалт гэсэн эдгээр утгатай 3 тултанд эдгээр 6 хөзрөөтэй холбогдгийг гаргаад ирлээ. За одоо болохоор яг энэ асуудлынхаа шийдэл болсон хөзрөөтэй бол гаргаж ирээ. За ингээ 3 хөзөр доошоо харж ирсэн учраас би дээш нь харуулж авдаг. За гарц харгалгаа буюу шийдэл ерөөхдөө энэ харилцааг бол яах ёстой бэ? Одоогийн энэ нөхцөл байдлыг хэрхэн яавал илүү дээшлэх вэ гэдэг ийм зөвлөгөөнийхөө хөзрүүдийг бас гаргаад ирчлээ. За энэн дээрээ би нэмээд Oracle мессежтэй хөзрөөрөө бас тэр хүний танд ерөөхдөө хэлхийг хүсэж байгаа үг, тэр хүний танд хэлхийг хүсэж байгаа үг, за дээрээс нь бодол, сэтгэл мэдрэмжийн талаар хөзрийг бас гаргаж ирээ гэж бодлоо. За тэгэхээр 3 үг маань бол гарч ирж байна. За нэмэлтээ би бас нэг сонголтоор авчие гэж бодож байна. За ингээд гол бүх хөзрөөтэй холбогдгийг гаргаад ирчихлээ. За би энэ удааийнхаа бичлэгтээ ийм жижиг тарот хөзрөөд ашиглаж байгаа учраас та бүхэндээ илүү юм тодоор харуулахын тулд хөзрөөтэй холбогдгийг нь хумжлаа. Асуултынхаа дагуу хөзрөөтэй ойрхоноос харуулад тайлбарлаад явъя гэж бодлоо. За хамгийн ихэнд болохоор Oracle хөзрөөрөө за тэр хүний танд хэлхийг хүссэн үгс, за тэр хүний бодол гэдэг ийм 4 үгийг бол гаргаж ирсэн байгаа. За тэнгүүд энэ хөзрөөтэй ингээд харах юм бол за та бүхэн маань өөрсдөө ч гэсэн ингээд ойрхоноос харж байгаа учраас эдгээр үгнүүдээ уншаад за яг үнэхээр яг танд ямар мэдрэмж төрж чинь тийм үү? Энэ үгийнхнүүдийг уншихдаа яг юу бодогдож чинь яг тэрийгээ бас илүү тогтоогоод авбал зүгээр ах гэж бодоод би илүү юм том хөзрүүд бол сонгосон байгаа. За тэгээд надад болохоор би ингээд эхнээс нь ахуулаад үгнүүдээ ингээд харах юм бол за энэ хүний амьдралд бол яхаа аргагүй таавал бүр маш чухал бүр ингээд нэг юм утга учир гэж баг хэлэхүйц ийм үгнүүд гарч ирж байна л та тийм яхаа аргагүй гэрэл хийгээ утга учир энэ хүний нэг юм сэргэх гэдэг
мэдрэмжийг ингээд авчирсан тий. Энэ хүн тантай уулзснаар ингээд нэг юм сэтгэл зүрхэн нэг юм ам орсон, амьдрал нь илүү гэрэл гэгээтэй болсон. За тэгээд энэ хүн бол таны нэг юм хөгжилтэй, хөнгөн, эерэгтэй энэ энергид бол маш их татагддаг. Энэ хүн таны дэргэд байхдаа өөрийгөө ийм эрх чөлөөтэйгээр мэдэрдэг. Танд бол ийм үнэхээр татагддаг гэсэн утгатай л хүзүүд гарч ирсэн байна. Та бүхэн маань ч гэсэн ингээд уншиж байгаа бах. За дээрээс нь ингээд одоо хүртэл энэ нэг юм сэтгэлийн холбоо гэдэг зүйл тасраагүй байгаа гэдэг утгатай хүзэр гарч ирж байна л та. Энэ холбоо бол яхаарахгүй маш гүн холбоо. Дээрээс нь энэ хүн ерөөсөө энэ холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа. За тэгээд магадгүй 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань жоохон салцсан ч гэдэм үү, ийм хүмүүс хэрвээ үзэж байгаа бол энэ хүн бол одоо хүртэл нэг мартаж чадаагүй байгаа гэдэг энерги бас давхар явагдаж байна. Нэг юм далд ухамсарт нь та бол энэ хүний дотор одоо хүртэл байгаад байгаа. За магадгүй тэрнээсээ бодлоод таныг их зүүдэлдэг ч гэдэм үү те, таныг маш их санаж байгаа гэсэн утгатай хүзрэл гарч ирсэн байна. За тэгээд давхар одоогийн энэ үүссэн асуудлуудаа өөрөө энэ шийдвэрийг ингээд өөрөө гаргаагүй. Бусдын нөлөөнд ерөөхдөө автсан. Энэ харилцаанд те нэг юм саад дотгор гэдэг зүйл нь за энэ асуудлыг үүсгэсэн гол хүмүүс нь ерөөхдөө өөрсдөө гэхээс илүүтэйгээр бусдын нөлөө гэдэг ийм үгийг бас танд хэлхийг хүсэж байгаа гэсэн ийм утгатай хүзэр гарч ирж байна л да. Тэгэхээр надад болохоор энэ үгэн дээр хоёр бодол орж ирж байгаа. Нэг нь болохоор үнэхээр шууд утгаараа та хоёрын одоогийн нөхцөл байдал те энэ асуудлуудад гадны нөлөө байж магадгүй, найз нөхөд, гэр бүл, за магадгүй 3 дахь читгэж ч гэдэм үү те иймэрхүү зүйлүүдээс болоод та хоёрын асуудлууд ингээд үүссэн байх магадaltaй. За эсвэл энэ хүн одоо хүртэл өөрийнхөө бурууг ч гэдэм үү те өөрийнхөө нэг юм өөрсдийнхөө нэг юм асуудлыг бусад руу чигэх ч гэдэм ийм мөнгө аястай бас байж магадгүй гэсэн ийм хоёр бодол бол орж ирж байна. За тэгээд ер нь ингээд дөрвөн хүзрөө харах юм бол энэ хүний хувьд бол та бол үнэхээр цор ганц, үнэхээр бүр юм чухал, нандин хүн. За энэ хүн бол одоо хүртэл танд татагддаг хിവэрэ таныг мартадаггүй, бүр мартахыг хүсдэггүй байх. За дээрэс нь өөрөө жоохон сул дорой ч гэдэм үү тэ сэтгэл зүйн тал дээр ийм хөө байсан байж магадгүй. Яагаад гэвэл бусдын нөлөөнд ингээд орчихсон учраас нэг юм эмзэг мэдрэмтгий ч гэдэм үү тэ ийм байсан байж бас магадгүй гэдэг ийм утгатай хүзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн бол яхаарахгүй таныг танаас холдмооргүй байгаа, танд хайртайгаа хэлмээр байна. За дээрэс нь өөрийнхөө ерөөхдөө нэг буруу те бусдын нөлөөнд автсан гэдэг юм уу, иймэрхүү юм буруу зүйлүүдээ бас ойлгож эхэлсэн, хүлээн зөвшөөрч байгаа гэсэн утгатай хүзрүүд бол гарч ирсэн байна. За одоо болохоор бүгдээрээ за энерги шалгалт. За дээрэс нь одоогийн та хоёрын маань нөхцөл байдал ер нь ямархуу байгаа вэ? Асуудал нь яг юу вэ гэсэн асуултан дээр гарч ирсэн хүзрүүдтэйгээ танилцъя. За 8-ын аяга, 9-ийн сэлэм. За тэгээд Knight of Wands, 9-ийн аяга. За тэгээд санваартны хүзэр маань гарч ирсэн байна. За энэ хүзрийг ийшээ тавьчихъя. За тэгээд сарны хүзэр гэсэн. За ийм 6 хүзэр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр одоогийн энэ та хоёрын маань нөхцөл байдал гэдэг энэ гарч ирсэн хүзрүүд дээр тайлбараа сонсоод та бүхэн маань өөрсдийнхөө энерги шалгалтыг бас давхар эндээс хийх бүрэн боломжтой шүү. За тэгээд энерги шалгалт маань ерөөхдөө тантай таарад одоогийн нөхцөл байдалтай чинь тийм энэ хосын харилцааны маань нөхцөл байдалтай таарч байгаа тохиолдолд цааш нь үргэлжлүүлээд энэ асуудлаас гарах шийдэл нь юу юм бэ? Гаргалгаа нь юу юм бэ гэсэн асуултынхаа хүзрүүдийг бас цааш нь үргэлжлүүлээд бичлэгээ үзэх бүрэн боломжтой байгаа шүү. За би эхнээс нь ахуулаад хүзрүүдээ харах юм бол за 8-ын аяга, 9-ийн сэлэм 2 зэрэгэлдээ гараад ирсэн. Тэнгүүд ерөнхийдөө хин нэг нь за хөвчлэн ерөнхийдөө нөгөө тал нь нэг юм холдох шийдвэр гаргасан байж магадгүй. За эсвэл одоо юу гэдэг нэг маргалдаал муудалцахлаараа танд те салий боли ч гэдэм үү бүтггүй юм байна ч гэдэм үү те ийм үгийг ингээд хилчдэг. Яг үүндээ гадаад байдал те танд хэлж байгаа энэ нөхцөл байдал энэ хүний дотоод байдал хоёр шал өөр. Энэ хүн яг гаднаа айгу хүчтэй ингээд салий ч гэдэм үү ийм ингээд орхиж явах талаар бодож байгаа ийм одоо хөтө хөндөй ч гэдэм үү те нэг иймэрхүү нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч гэсэн яг энийхээ араас тэр хэлсэн үгэндээ за магадгүй тэр гаргасан үйлдэлтэй маш их шаналж байгаа, харамсаж байгаа гэсэн утгатай хүзэр гарч ирж байна. Энэ хүн ерөөсөө дотроо бол маш их зүйлийг бодоод, маш их шаналлалтай, зовнилтай, үнэхээр нэг юм
орхиж явах нь зөв юм шиг санагдж байгаа ч гэсэн эсвэл чадахгүй байх. Ингээд нэг юм хоёрын дундтай ингээд нэг юм яг яах учраа олохгүй байгаа энергитэй л харагдаад байна л та эсвэл тэр хүн те ингээд нэг юм болох ёстой юм шиг болж ижил сэтгэл амар байх юм шиг санагдаад байгаа хэрнээ яг үнэндээ нөхцөл байдал нь тийм биш. Үнэхээр ингээд орхиод явчих гэж хилэнгүүтээ дараа нь тэр хүндээ харамсдаг ч гэдэм үү те нэг юм харамслын энерги айгүй өндөр харагдаад байна. За тэгээ 3 дахь үзэр маань болохоор Knight of Wands маань гарч ирсэн байна. Тэгэхээр одоогийн энерги ерөөдөө нэг юм хүйтэн халуун энерги юм хошсон харагдаад байна л да. Нэг бол айгүй ингээл би эндээ ингээл хайртай, халамжтай, тэгээ хайртай дуртайгаа илэрхийлээл юм зөөлөн болоод тэгснээл гинэт нөгөө нөхцөл байдал нь хүйтэн хөндөй болоод буцаал маргалдаал, муудалцаал гэдэг юм уу те. Нэг юм төр зүрийн нэг юм докторгүй харилцаа ингээл нэг юм ирээл буцаал байгаа. Холхиол байгаа энергитэй харагдаад байна. Хэрвээ та хоёрын харилцаа яг үнэхээр нэг бол муудалцал, нэг бол айгүй сайхан байгаа л тэгснээр босож муудалцал те. Ийм байгаа бол та бүхэн нь бас зөв группээ сонгосон байх нэ. За тэгээд 4 дахь өдрийг би болохоор 9 аяыг надад бол орж ирж байгаа мэдрэмж нь энэ хүн таныг одоо хүртэл хайрладаг. Энэ хүн танаас одоо хүртэл сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдэрдэг. Та л яг энэ хүний хажууд байх юм бол энэ хүн бүрэн дүүрэн гэдэг мэдрэмжийг авдаг байх магадaltaй харагдаад байна. Үнэхээр ингээд асуудлуудтай ингээл тэг үнэхээр хүйтэн хөндөй болоод ингээл яах гээд байгаа нь учир нь олдохгүй ингээл хэрэлдээд байгаа ч гэсэн энэ хүн таныг хажуудаа байлгах сонирхолтой. Таныг ингээд хажуудаа байлгахыг хүсдэг. Та ингээд байхгүй л одоо ингээд тэ энэ ширэн дээр өргөд тавьсан энэ аягнууд нь хоосон болохоор бусад зүйлүүд нь та энэ хүнийг ингээд орхио явхад энэ хүнд ингээд өөрөх нь амьдрал, ажил, тэ төрөл юу гэдэг бүх юм нь үлдчихэж байгаа ч гэсэн тэрэндээ хизээж сэтгэл ханамжтай байхаагүй. Ерөөсөө л яг нөгөө эхний энэ үгэн дээр гарч ирсэн шиг та бол энэ хүний хувьд бол бүр ингээд бүх амьдрал одоо ганц зүйл нь байгаад байна л та. Танаас л ийм сэтгэл ханамжийг авдаг. Та л энэ хүнд ингээд нэг юм сэтгэл хангалуун, амар амгалан гэдэг зүйлийг мэдрүүлдэг те. Ерөөсөө л энэ хүний цор ганц хүсэл нь бараг таач юм шиг. Тэгсэн хэрнээл нэг юм хоёрдмол үнэхээр ингээд таныг ингээд хажууд нь байхад ажиргалтай байгаад ингээд сэтгэл ханамжтай байгаад гэдгийг мэдэрдэг хэрнээл нөгөө нэг юм хүйтэн хөндөй зангаа гаргаал нөгөө нэг ингээд таныг стресстүүлээл таныг ингээд хэцүү байдалд оруулаад ч гэдэм үү те ингээд ээж бас магадгүй харагдаад байна. За тэгээд 5 дахь өдөр маань болохоор Санвартны өдөр гарч ирсэн байна. Тэгэхээр энерги шалгалтынхаа хуваар харах юм бол 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань илүү нэг юм гэр бүлийн энергитэй хүмүүс байж магадгүй. Гэрэлтэй батлуулсан, аль үшиний гэр бүл болсон. За хэрвээ гэр бүл болоогүй бол ойролцоогоор 4-5 жил ч гэдэм үү те маш юм урт хугацаанд хамт байгаа. За эсвэл хамт амьдарч байгаа ч гэдэм үү ийм энергитэй хүмүүс бас байх магадaltaй харагдаад байна. Илүү нэг юм албан ёсны харилцаа гэх юм уу. За хэрвээ өргөлийн төвшөнд байгаа бол яг тийм холын ирээдүг хардаг. Тэг үнэхээр ингээд бие биенээсээ холын ирээдүй гэр бүл гэдэг зүйлийг ингээд мэдэрсэн те үнэхээр юу гэдэг юм хоёр талынхаа ах дүү ихч хам атнаар ингээд орсон ч гэдэм үү ийм бас хүмүүс байх магадaltaй харагдаад байна. Зүгээр нэг юм үерхлийн 1-2 жил ч гэдэм үү те иймэрхүү хугацаатай хүмүүс гэхээс илүүтэйгээр илүү нэг юм албан ёсны харилцаатай хүмүүс бас 3 дугаар группыг сонгосон байх магадaltaй харагдчихээн. За тэгээд 6 дахь өдөр маань болохоор сарны өдөр маань гарч ирсэн байна. За тэгэхээр энэ сарны өдөр маань та хоёрын харилцаанд ийм айдас, эргэлзээ, за дээрээс нь нэг юм одоо хүртэл нэг юм ойлгомжгүй зүйлүүд ингээд байгаад байгаа гэдэг утгатай хөзөр гарч ирж байна. Ерөнхийдөө та хоёулаа нэг юм үнэнтэй нүүр тулахгүй, үннийг олж харахгүй, за дээрээс нь бие биентэйгээ нэг юм ойлголцохгүй, өөрсдөө бүрэн илэрхийлэхгүй, за тэрнээсээ болоод нэг юм бие биендээ эргэлцсэн, одоо хүртэл яг яах учраа олохгүй, зориггүй ч гэдэм үү те нэг зориг руу ингээд олж харж чадахгүй, хоёулаа хоёр өөр тийшээ хараад байгаа учраас за магадгүй нөгөө хит их бодлосоо болоод бас тэрнээсээ нэг юм айдас гэдэг зүйлд автаад энээсээ болоод ингээд нэг юм айдсаасаа болоод үнэнтэй нүүр тулж чадахгүй ч гэдэм үү иймэрхүү байгаа байж магадгүй харагдаад байна л та. Тэгэхээр та хоёрын маань ерөнхий гол асуудлууд гэх юм бол айдас, үнэнтэй нүүр тулахгүй байх. За дээрэс нэг юм докторгүй зан, нэг юм тэг гинт гарч ирээл гинт алга болоо ч гэдэм үү гинт ингээл айгу халуун дулаан болоод тэгснэ гинт хөдөө хөндөө болоод байгаа энэ нэг юм докторгүй байдал. За дээрэс нь нэмэлтээр нөгөө нэг бусдын нөлөө гэдэг зүйл хит их бусдын нөлөөнд автаад за эсвэл гурдч итгээд ч гэдэм үү эсвэл одоо нэг хүний үгээр үг хийгээд байгаа те энэ байдал. За тэгээд өөрсдийнхөө нөгөө нэг илэн талангүй биш байдал.
хоорондоо ингээд илэн далангуй ярилцаад үнэхээр ингээд бие биендээ хайртай те ийм байгаа юм чинь хоорондоо ингээд ярилцаад ч тийм үү те ойлголцоод уучраа олох боломж байхад яг тэрийг олж харж чадахгүй байгаа гэсэн ийм асуудлууд ерөөхдөө байгаад байна. Тэгэнгүүт энээсээ үүдэлтэйгээр энэ асуудлуудаа те ингээд шийдэхгүй яваад байгаа учраас үнэхээр ингээд аль нэг тал нь ч гэдэм үү эсвэл хоёулаа ингээд салах талаар бас бодоод эхэлсэн. Үнэхээр ингээд намайг орхио явуул яана. Эсвэл за би үнэхээр ингээд энэ хүнийг орхихгүй л энэ харилцаанаас гарч чадахгүй юм байна. Энэ стресснээс энэ нэг юм сэтгэлийн дарамт төвшөрнөөс холдож чадахгүй юм байна гэж нэг нь бодоод байдаг. Эсвэл нөгөөх нь болохоор энэ хүн намайг ингээд үнэхээр орхио явах гэдэг тий. Тэгвэл би үнэхээр хоосрох гэдэг. Надад миний бүх зүйл алга үзүүл ингээд итгэл үнэмшил ч гэдэг юм уу, сэтгэл ханамж гэдэг юм уу тий. Энэ бүх зүйл ингээд намайг орхин одоод ингээд би ингээд ганцаараа үлдэх гэдэг юм ч гэдэг юм уу тий. Ийм одоо бодлуудаар ерөөхдөө яваад байгаа ийм нөхцөл байдалтай хүмүүс ерөөхдөө 3 дугаар группыг сонгосон байх магадaltaй харагдаад байна. Гол асуудлууд нь. За одоо болохоор хэрвээ эдгээр саяныг хүртэл ярьсан одоогийн та хоёрын маань тий асуудлууд за энерги шалгалт гэсэн энэ хөзрүүд маань та бүхэнтэй маань таарсан тохиолдолд та бүхэн маань цаашаага гарц гаргалгаа гэсэн хэсгийг маань үзэх бүрэн боломжтой байгаа. Хэрвээ тантай таараагүй тохиолдолд та бүхэн маань өөр группуудын бас юм энерги шалгалтыг бас үзэх бүрэн боломжтой байгаа шүү. За гарц гаргалгаа гэсэн асуултан дээр маань болохоор хамгийн ихэнд 8-ын сэлэм гарч ирээд за тэгээд Emperor, Knight of Cups за тэгээд буруу харсан Hanged Man, Knight of Swords за тэгээд King of Wands гэсэн за ийм 6 хөзөр маань бол гарч ирсэн байна. За одоо ингээд нөгөө нэг асуудлуудын маань шийдвэрүүд нь юу юм бэ гэд харахаар хоёулаа ерөөхдөө өөрсдийгөө болохгүй гэж бодоод ингээд юм хүчлээд байна. Хүлчихсэн. Нөгөө нэг юм бодлынхаа хүлээс нь ингээд хүлээд нэг юм бодлын хязгаар гэдэг зүйлд ингээд орцсон. Өөрийгөө хайрцагалцсан гэх юм уу. За би ингэж хэлчих юм бол болохгүй дээ. За би ингэж юм бол болохгүй дээ. За би ингэж хэлэх юм бол тэр хүнд ингэ санагдчих учраас би дуугүй байчиж тийм үү. Тэнгүүд нөгөө хэлээгүй үлдсэн зүйлүүд маань ингээд нэмэгцээр байгаад асуудлуудтай ингээд өөрөө ингээд гарах гарцгүй болоод за тэрнээсээ болоод бүр ингээд улам стресстэй байгаа. Нөгөө нэг юм илэн далангуй ярилцаад энэ ингээд сэлмүүдийг те ингээд нэг нэгээр нь унаах хэрэгтэй байтал өөрөөгөө энэ сэлмүүдтэйгээ энэ нөгөө бодлуудтайгаа хоёул ингээд орооцолтцсон нэг хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй нэг бодол нь ингээд зэгцтэй биш те энэ байдал байна. Тэгэхээр ерөөхдөө хамгийн ихэнд өөрсдийнхөө бодлыг дотроо маш сайн зэгцлэх хэрэгтэй байх нь байна. Өөрөөгөө ингээд нэг юм хязгаарлаад байгаа бодлоос холдох, салах хэрэгтэй байх нэ. Нэг нэгээр ерөөхдөө нэг юм асуудлуудаа зэгцлэх хэрэгтэй гэсэн ийм ихний хөзөр бол гарч ирсэн байна. За хоёр дахь хөзөр маань болохоор Emperor хөзөр гарч ирсэн. Тэгэхээр нэг хариуцлага, шийдвэр гэдэг зүйлийг ерөөхдөө гаргах хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр байна л да. Тэгэхээр хин нь яг энэ асуудлынхаа за шийдвэрийг ерөөхдөө гаргах хэрэгтэй. За үнэхээр урагшлах юм уу? Үнэхээр энэ асуудлуудаа шийдээд хамтдаа урагшилж чадах юм уу? Эсвэл үнэхээр болох юм уу гэдэг нэг юм шийдвэрийг дор бүрнээ ерөөхдөө гаргах хэрэгтэй. За дээрээс нэг юм хариуцлага гэдэг зүйлийг бас бодох хэрэгтэй гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд Knight of Cups маань гарч ирсэн гэхлээр хин маань бие нэгийг сэтгэл мэдрэмж гэдэг зүйл одоо хүртэл байгаад байна. Энийг маш сайн илэрхийлэх хэрэгтэй байна. Нэг юм романтик байдлаас сэргээгээд те хамт гадуур алхах, болцох те нэг юм шинэ юм уур амьсгалыг бие биендээ мэдрүүлээд илүү нэг юм зөөлөн хандаад илэн далангуу те нэг юм хайрын яг л нөгөө анх яаж эхэлж ийсэн яг тэр мэдрэмжээ ерөөхдөө ингээд сэргээх хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Яг тэгээд дараа нь болохоор Hanged Man доошоо харж гарч ирсэн гэхэлэр хит удаан гатсан байх магадaltaй. Энэ асуудал ерөөхдөө ойролцоогоор 2-3 сар ч гэдэг юм те зүгээр 7 хоногийн өмнө муудалцаад одоо болж байгаа гэхээс илүүтэйгээр юм урт хугацаанд гатсан энергитэй байгаад байгаа учраас тэр урт хугацаанд гатсан энерги маань одоо ингээд гарч ирээд те асуудал үүсгэж байгаа учраас одоо нэг юм шийдвэр гаргах цаг нь болсон. Ямар нэгэн юм дөрвтэй алхмыг шийдвэрийг хийх ёстой. Зүгээр ингээл маргалтаал нэг бол сайхан болоод нэг бол маргалтаал иймэрхүү байдлаар айгүй юм утцсан байгаа учраас эн чинь ингээд цаг хугацаа яваад байгаа ч гэсэн та хоёрын асуудал ерөөсөө шийдэгдээгүй учраас ингээд гацаад байна.
Тэгэхээр яг энэ дээр нэг юм үнэхээр бие бинийгээ уучлаад ч гэдэм үү, үнэхээр ингээд урагшлах юм уу, үнэхээр асуудал нь юу юм, за энийг ярилцаад уучраа олох юм уу гэх мэтчлэн зүйлүүд дээр юм шийдлийг олох хэрэгтэй байх нэ. Яг тэрнийхээ дагуу үйл хөдлөл гэдэг зүйлийг авах хэрэгтэй байх нэ. Яг тэгэнгүүт ард нь Night of Swords гараад ирсэн гэхлээр л ийм ярилцах хэрэгтэй, шууд илэн далангуу. Ерөнхийдөө нэг юм аль нэг тал нь жоохон юм өөрөө хэлэх гээд байгаа зүйлийг ингээд хэлэхгүй өөртөө те ингээд бодлын хүлээсэнд оруулаад за хэлгээд ишиг да за гэл ингээл өнгөрөөгöd байгаагаасаа болоод энэ ингээ харилцаа нэг нь эсвэл ингээл маргалдаал ингээл өөрийнхөө үзэл бодлыг тулгаал тэнгуут нөгөөх нь дуугүй байгаа ч гэдэм үү те нэг ийм энергитэй байгаад байгаа учраас аль нь ерөөхдөө маш сайн илэн далангуу ярилцах хэрэгтэй байх нэ. Илүү нэг юм зөрөгтэй алхам гэдэг зүйлийг хийх хэрэгтэй байх нэ. Итгэлтэйгээр те ерөөхдөө энэ King of Wands маань эрэгтэй талаас илүү нэг юм манлайлагч энергитэй, илүү нэг юм итгэлтэйгээр, илүү зоригтойгоор энэ харилцааг энэ нэг юм асуудлуудаас гаргах гол хүч нь энэ эрэгтэй хүнд байгаад байгаа гэсэн утгатай хөзөр гарч ирээд байна. Энэ эрэгтэй маань үнэхээр юм зөв шийдлийг олоод ийм эрч хүчтэйгээр зоригтойгоор ямар нэгэн үйл хөдлөлүүдийг аваад илүү ийм шулуун илэн далангуу ярилцаад ойлголцоо. За тэрнийхээ дараа юм үйл хөдлөлүүдийг аваад те ийм өөрсдийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлээд романтик байдлаар те кино үзэх, ярилцах, нэг юм орой хоолнд орох ч гэдэм үү, ийм болцоонуудыг агаар салхинд гаргах ч гэдэм үү, иймэрхүү нэг юм хоёулаа өнгөрөх боломжтой ийм зүйлүүдийг хийгээд тэгж чадах юм бол энэ нэг юм хүлээс гэдэг зүйлээс нөгөө нэг юм сэтгэлийн шархны болж өгөхгүй байгаа, ярьж чадахгүй байгаа зүйлүүдээс ингээд нэг багаар нааштайгаар ингээд эдгэрнэ. Нөгөө нэг юм ярьж чадахгүй одоо ингээд хоорондоо ярилцаж чадахгүй үнтэй нүрт талж чадахгүй байсан зүйлүүд маань ийм алхмуудын араас ерөөхдөө нэг нэгээрээ илүү ингээд нээлттэйгээр ярилцаж эхэлнэ. Тэгэх юм бол ингээд асуудлууд ерөөхдөө шийдэгдэнэ гэсэн утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд би сая анзаарсан юм нь Night-ийн хөзрүүд, за дээрээс нь энэ 8-9-ийн хөзрүүд айгүйх гарч ирсэн байна. Та бүхэн маань анзаарсан бол ингээд 8-ын сэлэм, 8-ын аяга, 9-ийн сэлэм, за тэгээд энэ 9-ийн аяга гэд ийм 8-9-ийн тоотой хөзрүүд бол их гарсан байна. Тэгэхээр 8-ын хөзөр маань 8-ын тоо маань өөрөө ямар утгатай байдаг вэ гэхээр ийм сургамж, за дээрээс нь сорил гэсэн утгатай тоо байдаг. Тэгэхээр та хоёрын холбоо ерөөхдөө зүгээр нэг ийм зөрөөд өнгөрөх ч гэдэм юм ийм холбоо биш. Яхаа аргагүй бие биендээ нэг юм сургамжтай. За баг зэргийн кармикийн бас холбоо байж магадгүй. За тэгээд энэ харилцаа маань өөрөө яг л одоо юу гэдгийг энэ асуудлууд болж тэрнээсээ та бүхэн маань суралцаж тэгээд энэ одоо нэг юм сорилыг давж ийж илүү бат бөх, илүү ийм гэрэл гэгээтэй харилцаа руу орно гэсэн утгатай ийм тоо байна. 9-ийн тоо маань болохоор ийм хаалт гэсэн утгатай одоо тоо байдаг л та. Ерөөдөө нэг юм альва нэг зүйл дуусаад шин шат эхлэх, ямар нэгэн зүйлийг дуусгах гэсэн утгатай ийм бүтэн нэг цикл ерөөдөө дуусгах хэрэгтэй гэсэн утгатай хөзөр байдаг. Тэгэхээр яг энэ асуудлуудыг бүрэн дуусгаж ийж та хоёр маань шин шат руу ингэж шилжиж чаднаа. Энэ асуудлуудаа шийдэхгүйгээр дараагийн шат руу орно гэж байхгүй. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэж ийж та хоёр маань илүү гэрэлтэй, илүү гэгээтэй, илүү нэг юм ойлголцолтой энэ ирээдүг рүү урагшлна. Хэрвээ энэ асуудлуудаа шийдэхгүй тохиолдолд энэ асуудлууд маань улам ингээд одоо ингээд мэддэхгүй ч гэсэн ирээдүйд гарч ирэхдээ улам юм хүндий, улам юм асуудалтай харилцаа болж ирэх магадaltaй учраас яхаа аргагүй нэг юм шийдвэр гаргах цэг нь ерөөхдөө одоо шүү гэсэн ийм хоёр тоо ол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаа нэг бол үнэхээр энэ одоо энэ кармик, энэ сургамж, энэ зүйлүүдийн асуудлуудаа, энэ сорилуудаа даваад жинхэнэ бүр ингээд агсан түвшний харилцаа болж чадна. Эсвэл бүр мөсөн хаагдана гэсэн ийм хоёр энерги л ерөөхдөө та хоёрын манд дунд бол явагдаад байна. Тэгэхээр энэ хоёр энергитэй нэг бол урагшлан, нэг бол сална гэсэн энэ хоёр энерги маань голд байна гэсэн ойлголт бол ерөөхдөө байхгүй гэж л одоо юм хатуу хэлмээр байна. Аль нэгийг нь заавал сонгох хэрэгтэй, аль нэгийг нь одоо заавал шийдэж шийдвэрлэх ёстой л гэж хэлэхээр байна. Тэгээд хөзрүүтэй харах юм бол тэр хүний мэдрэмж, тэр хүний танд татагддаг байдал, тэр хүний танд хайртай гэхдээ нэг юм сэтгэл амар байдал, ханамж
бүх зүйл бол үнэн, энэ хүн бол яхаарахгүй танд хайртай. Гэхдээ айдас гэдэг зүйл докторгүй зангаалсан болоод ерөөдөө та хоёрын харилцаа ингээ гатсан байх магадaltaй учраас ингээ сэтгэл байгаа хэрнээ те бодит алхам жоохон дутуу. За тэгээл нэм хэрүүл маргаан ч гэдэм үү те нэм хөдөн хөндөй эсвэл нэг юм дулаахан нэг юм хоршсон ийм байдлуудаас болоод ерөөдөө асуудлууд үүсэж байгаа харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань илүү сайн хоорондоо ярилцах, үйл хөдлөл гэдэг зүйлийг авах, бие биендээ илүү зөөлнө, романтик байдлаар хандах. За дээрэс нь хэд их зүйлийг бодох гэхээс илүүтэйгээр илэрхийлж эхлэх хэрэгтэй, илүү хөдлөх хэрэгтэй л харагдаад байна. За ингээд 3 дугаар группийн маань бол уншлага дуслаа. За дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таратайлаа.